Энэ удаагийн нэвтрүүлгээр эргэн инх төлгөөний дээрээд байгаа юм. Инх төлгөөн бол эхнэрээ архинаас гаргахын төлөө маш олон арга чарга хэрэглэж яваа жирийн нэгэн эр хүн. Харин түүний эхнэр архинаас гарах гэж оролдсон үйлдэлд нь эрс эсэргүүцэж тэр бүхэл инх төлгөөнд гар хурж хүчрхийлэл үлдэж маш олон удаа дарамт шахалт үзүүлж байжээ. Тиймээс эргэн инх төлгөөн нь аргааварч манай сурвалжлага багт хандсан нь энэ юм а. Одоо нэр арай л дэмдэж байна. Анх үг нь ийм байгаагүй өөр. Тэгэл анх хөхүүл багтаа ганц хоёр пив уугаад тэр нь хөхөнд нь сүү оруулдаг гэсэн чинь ерөөсөө тэгэл яг ганц хоёр уудаг ус. Тэгтээ гайгүй гэж сүүлдээ 4 5 болоод сүүлдээ гараац нөхөд цагаан амир ороод ирсэн. Тэгсэн чинь одоо манай энэ хүүхдүүд чи баг пивээр угжаад байгаа юм уу хайш одоо ингээд сүүгээс нь дамжаа пив ингээл ороод ийн гэсэн чинь эхийн цагаан сүг чи одоо юутэй зүүрлээ гэл тэгэл ерөөсөө уугаад нь зогсно гэж ханд цадахгүй. Одоо би одоо яахаа мэдхээ. Ингликоно чи намайг ингэж бодчих юм уу те? Би одоо чинь нүдэн зүгээр нэг архич нь үү те? Ажлаас тараад ирэх чинь хоолтой унттай цайтай байлгадаг. Тэгэд чи намайг одоо архич гэж харж байгаа юм уу те? Тэгвэл энэ гэр онч чи хэн цэвэрлдэг юм? Энэ хогийн шүргч ингээд өөртөө ингээд хөдлөөд ингээд гэр онч цэвэрлдэг гэж боддог юм. Хүүстэй чигүүр хүнс нь ингээд өөртөө ингээд гүйж ирэнгүүтээ ингээд хөргшүү ашдаг гэж боддог юм. Ингликоно чи ямар гондор юм бэ? Чи намайг ийм гэрээ авахаа болсон. Ах би ямар сайхан турхаа гоё хүүхэн байлаа. Тэгэд 3 хүүхд зөрсөн. Одоо энэ арс бидний байгаа байдал ийм. Хүмүүс би чиний төлөө ингэж амьдралаа ингэж олиосч яхад миний хань намайг архич ингэж харж байна манайхаа. Ах нэг өдөр гэрээ өнцөг болсон бүрийг ингэж онгочоод нуус архинууд аваад хайсан. Тэгээд цоожлоод ажилдаа яваад ирэх хооронд нөгөө чинь тасарсан явчих واخ. Тэгээд хажуугаар ингээ баахан хүн өглөрцөн. Юу юм болог очиарс нөгөө нэг тарихад өмнө ингэж арчдаг хүн байдаг та. Тэрийг ингээ хүлгсэн юм уу? Бүгдийг ингээ цэвэрхэн болгоод цав хүн болгоод тавьчихсан. Бүр тэгтлээ орцсон. Ийм хэцүү байдалтай байгаа واخ. Ер нь тэгтээ миний дүү одоо сав байна, 3 сайхан охин байна. Одоо тэгээд амьдрал яг юу хэрэгтэй юм бэ? Одоо болно үстэй, одоо болоо. Юмд бас ханах цаг гэж байна. Сав дүүрнэ гэж нэг юм байна. Одоо амьдрал юу хэрэгтэй? Инээс шунаад юм. Инээс илүү шунаад хэрэггүй шүү дээ хүүхдүүдээ. Одоо сайхан жаргах цаг үстэй одоо. Өөр их чинь илүү юм хүсдэггүй. Одоо сайхан жаргаж загаад одоо 50 наснд сайхан 50 жууя гэдэг одоо ураатай. Чи угаас ам панал уус. Ах нүгээс энэ яриад нэтгэхэ болсон дөжирсөн. Үлгэрд итгэхэ болсон шүү дээ. Архины төлөө өстө юу ч энэ хүн. Тэгээ ерөнхийлөгч болж чадсан заа юм аа чи. Тэгээ архины төлөө хинтээж гоё ярьж чадна, юу ч хийж чадна, ямар ч юм хийж чадна. Ямар сандэл архины имчилгээнд ах нь өгсөн чинь нөгөө имчтэйг нь нилээд уугаа явцсан байгаа юм чи. Тэгж сайн ярьдаг. Тэгж хүнийг итгүүлж чаддаг юм бохгүй наа чи. Гэхдээ аргагүй л энэ амьдрал үзег. Угаасаа имжиг шихэдээ хүүхэд байсан болгоод ч юм мэдгүй. Энэ болохоор ингээд өөрөө болохоор архичин хүн ямар байдгийг мэдгүй. Энэ мангасан ногооны гудамж дали ягаа мангад ерөөс очиж үзээгүй. Би тийм архичин байж үзүүлэх юм чамд. Би чам жинхэнэ тэр дали ягаан цоороны архичин байж үзүүлэх юм уу? Би тэгж чадна штэ. Би яах уудаг. Тэгтээ би гэртээ уулахад намайг нэг ч удаа тайван суулгадаг байхгүй. Дандаа араас шишлээстэй нүдлээс баял одоо ингэдэг одоо болдгүй юм хандгүй юм гэдэг намайг байнга загнааштай. Ийм байдал чи хин тайван уух юм бэ? Намайг нэг удаа тайван уулгадаг гэсэн бол би шууд маргаашаас нь боллоо. Нэр би маргааш шууд боллоо. Би тэгэл ногооны гудамж ороод тэдэртэйгээ сайхан суудаг. Би тэдэртэйгээ одоогийн амьдралыг ярьдаг. Тархиа унтраад стрессээ гаргаж инээлж хөхрөлж шуудаг. Энэ амьдрал угаасаа мэдэхгүй шүү дээ энэ юм. Энэ 10 нас хүртлээ санта байдагт итгэдэг байсан хүүхэд. Би бол 10 настайдаа манай гэрийн харанхуй гудамжинд бол нэрээ хогны машин тохшилдог байсан. Яа ийм амьдрал мэдэхгүй энэ хар зураг шиг юм хүнтэй би яаж амьдрал ярих юм бэ? Мэдэрийн амьдралын тайм нийтгүй. Энийг амьдрал гэдэг байгаа байхгүй. Ингэж үр хүүхдтэй үзэгдэхгүй гадуур дотор хонон өнж байгаа гэж амьдрал гэдэг байгаа байхгүй. Амьдрал гэдэг чинь уугдээ үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн сайхан аз жаргалтай байгаа гэж амьдрал гэдэг юм. Үгүй ядаж уусан ч гэсэн ийм эрүүл сайхан органик 100% ями жуус уужсэн дэргүй юу? Энд чинь одоо шилэн савлгаатай хөнгөн цагаан таглаатай 100% NFC органик жуус байгаа шүү дээ. Ийм олон төрөлтэй. Тэгээ шилэндээ хор ууж байгаар ийм сайхан шилэндээ 100% жимсээ ууж ийл та. Одоо 3 хүүхдийн төрүүлээд өгсөн байр цавтаа үр зээлгүй байна. Одоо ханах хэрэгтэй. Хөөе. Эсвэл би чамд 7 хоног уухгүй гэж үзүүлэх юм. Чи хацгаараа заа юу. Чи 7 хоног арих уухгүй нэг чи хараараа заа. Би 7 хоног арих уухгүй гэж үзүүлнэ чам заа юу. Арих уухгүй ямар байдгийг би чамд харууллаа заа. Дэлгэн нөө. Ер нь тэгээд эцэн эст энэ хүн чинь талбайгаас цаашаа амьдрал юм идэхгүй шүү дээ. Ер нь тэгээд залуу байхдаа тэг омглон тэг хайр дурлалтай омбал ингээд суусан амьдралдаа суугаад хүүхд гаргаа ингээд явхад яриа нийлэхгүй. Хамт суу ихээр уухгүй. Энэ манай үеэс уухгүй. Ийм хүнтэй байхаар хийж стресс.
Стресстэй болохоор л миний царайс өнөөдөр ийм байдалд орсон. Яг үннийг хэд одоо бол гамж гин бас хүн шантад юм байна. Энэ амьдралын шантад би энэс илүү бол хүсээгүй шүү дээ. Хаалга болгоны цаана амьдрал бий. Гэхдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал зөвхөн согтууруулах хундаа гэдэг ганцхан зүйлээс болж ямар хүнд хэцүү байдалд орж байгааг энэхүү гэр бүлээс бэлхнээ харж болно. Монгол хүн бүр эрүүл байж Монгол гэр бүл бүхэн жаргалтай байх болтугай. Нэвтрүүлгийг бэлтгэсэн Зол Жаргал анх 2 нар байлаа. Өнөөдөр хамтран ажилласан Yummy Juice байлаа. 100% organic NFC Yummy Juice. Одоо бүх сүлжээ дэлгүүрээр зарагдж байгаа. Шилэн савтай, хөнгөн цагаан тагтай, 100% оригинал шахмал жимс байгаа шүү. Та бүхэн амтлаад үзээрэй. Баярлалаа баяртай.